хууль бус захиалгад хонглын шүүхээр аавыг оруулаад тэгээ юугаар нь одоо шийдвэр эрүүгийн шийдвэр гарцсан. Нэгээс нь одоо нэг асуудал дээр хоёр өөр шийдвэр гарах болохгүй. Маш энгийнэ тайлбарлая. За та улаан гэрэл дээр гээд зогсож байгаа бодоо машинтайгаа. Тэгвэл хойноос чинь нэг машин очиод мөрөгчлөө. За тэгсэн чинь нөгөө нэг хойноос чинь мөрөхөр таны буруу биш. Хойно мөргсөн машин буруу болж байгаа юм. За тэгээ дараад нь даатгалаа. Нөхөн төлбөрөө авчлаа. Тэгээ цагдаа ирээ таны буруу биш юм аа гэд одоо шийдвэр гарчлаа. Тэгсэн чинь 3 жилийн дараа ч юм уу тэр машины эзэн элбэг дөрч таарлаа. Тэгэнгүүтээ нөгөө нэг хуулийн байгуулалтаа хуульдаад үгүй ер нь та мөрөгцсөн биш шүү. Ухраад мөрөгцсөн биш тэгээд тэг шийдвэр гарах болчлаа. Магадгүй тухайн үед бол та бүхэн санаж байгаа нэг сагсаа гэж прокурор ирсэн мэдхүү. Нөгөө нэг цагтаа орсон хүнийхээ их нэртэй хоныг гэж хагаад төгөл өнгөрөөсөн судлалыг гэж байгаа тэр бичлэгийн задраад тэг ажиллаа өгсөн. Тэр хүн аав ялсан шүү дээ. Тэглээ. Тэгээд тань дээр тэгсэн чинь хуулийн байгуулалт та мөрөгцсөн биш үү? Та наадгаа одоо мөрөгсөн төлбөр төлөөч гэж аахгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг машиныхын жолооч нь би одоо мөнгө авъя. Юу та нам мөрөгсөн. Тэр магадгүй даваад л байх. Ийм л өсөлт байдал үүссэн байхгүй. Тэгэхээр хуулиа даах хэвээр нэгт хуулиа даах хэвээр. Хоёрт нь бол шударга байх хэвээр гэж хэлмээр байна. 18 он шүүхийн шийдвэр гарцсан гэдэг юм яриад байгаа шүү дээ. Нийслэлийн орчилгаа бодлого 8 онд гарцсан. Дээд шүүхийн шийдвэр гарцсан. 12 онд бол нөгөө нэг өснө захиалгын шүүхийн шийдвэр гарсан. Тэгэхээр бид нэр яах хэвээр гэвэл өөртөө хуулиа даах хэвээр, хоёрт шударга байх хэвээр. Би нэг юмд итгэлтэй байдгийг. Үнэн цаг хугацаанд гүйцэтгэе гэж. Тэгэхээр хизээ нэгэн цагт бол энэ хэрэг ялангуяа аав дээр тогсон хэрэг бол цагаат гэж би бүр итгэлтэй байгаа. Тэгээд одоо ард түмэн харна, ер нь ард түмэн мэдчихэж байгаа. Даваад талаа бол нийслэлд авах шийдвэр 2-3 шатны шийдвэр гарцсан гэдэг юм яриад байдаг шүү. Үгүй тэр чинь нөгөө 12 оны нөгөө нэг захиалгад шүүхийн шийдвэр байхгүй. Тэр бол захиалгад. Яг тэр асуудалтай 8 онд бас шийдвэр гарцсан байгаа дээд шүүгтэр. Тэгэхээр миний ярьж байгаа бол юу л байхгүй юу? Тэр үлж шít би яг одоо маш их хэлбэрээр тайлбарж өгсөн шүү дээ тий. Тэр асуудал гэж ойлгож болох юм. Та алдаа одоо өргөг эзэмшиж байгаа. Эцүү эзэмшилтэн тий. За